Эрдэнэ жишээний илгээлт гэдэг төсөл нэлээ их одоо танилцуулагдаж явсан. Одоо яг энэ илгээлт гэдэг төсөл маань ямар явцтай явж байгаа гэдгийг өнөөдрийн одоо подкастаараа та бүхэн жоохон тодруулж өгье. Зочин бол Эрдэнэ төлөвлөрийн ерөнхий инженер Батмүхтар маань өрөлдөж ирсэн байгаа. За тэгээд одоо хамгийн ихний асуултыг бол одоо бид мэдээж Эрдэнэ жишээний илгээлт гэдэг энэ одоо Эрдэнэ хот босголсон бас их том учир шалтгаанаар нэрлсэн ийм одоо хөтөлбөрийн тухай ярьж байгаа учраас Батмүхтар маань өөрөө бас одоо хэдэн онд анх яаж ямар одоо учир шалтгааны улмаас Эрдэнэтэд анх ирж байваа бас одоо та бас илгээлтийн эзэн болж одоо ирж ирсэн үү энэ түүхээс бүгдээр өнөөдрийн подкаст эхлэе гэж бодож байна. Гэхдээ яг сургуулаа төгссөн их өндөр сэтгэгдэлтэй хүн Эрдэнэ төлөвлөлтөд дадлага хийж ирсэн учраас бас мэддэг. Их өндөр сэтгэгдэлтэй хүн ирж ирсэндээ ер нь яамны томилт өөрчилсөн Эрдэнэ хотын багзаал дээр нэг чамдаан хувцастай хоёр явлагны хайрцаг номтой бууж исэн. За тэгээд өдөөс хойш нь ирж үйлдвэрийн удирдлагуудтай томилтоо үзүүлж уулзаад ажилд гарах. Ажлынхаа одоо анхны тушаалыг гардаж авсан. Маргааш өглөө шууд ажилд орсон. Нэг л онсон. Энэ ажил бол одоо талбай шүүрдэг ажил байсан. Талбай шүүрдэгч эхэлсэн. Тэг. Ер нь бол үйлдвэрийн бэлтгэл ажилтан гэдэг. Ингэж авдаг юм бос хүний нөөцийн бодлогын юм журамтай байсан юм лээ. Талбайд бас борлцон шүүртэй хүнтэй өмцөд 3 сар байсан юм аа. Тэгээд гадаа талбай шүүртэй зогсож явахдаа олон юм удагдчихсан даа. Анц сураа төгсөөд ирсэн. Тэ одоо манайхан ч одоо бас их төгсөлтөөр их тийм сайн сурлагатай анги байсан. За тэгээд одоо энэ чинь ингээд 30 гаруй жил 35 6 жил Эрдэнэ хотод одоо ингээд та бол Эрдэнэ төлөвлөрийн одоо олон үеийн одоо үг төхийг мэдээж өгүүлэх байх. Ер нь одоо ингээд харахад энэ өнгөрсөн одоо ингээд 36 жилийн хугацааны төгийг харахад ер нь одоо яг таны ажлын хувьд та судалгарч исэн хамгийн том сорилт бэрхшээл ер нь ямар үе байсан бэ? Одоо за яста энэ яста хүн юм а гэжсэн тийм үе ер нь яг хэдэн оны ямар хөө үйл явдлууд байсан бэ? Орос Монголын хамтарсан үйлдвэр байсан. Үйлдвэрийн техник технологийн нарийн одоо ур чадвар шаардсан ажил дээр ихэвчлэн Оросын мэргэжилтнүүд ажилладаг байсан. Тэгэхээр 90-ад он гараад отхон бэлэг захирал анхны Монгол захирал болсон цагаас хойш Монгол мэргэжилтнүүдийн бас үн цэнийг нэмэгдүүлэх. Монгол мэргэжилтнүүдийг одоо Орос мэргэжилтнүүдийн төвшөнд хүргэх гээд маш том бодлогыг хэрэгжүүлсэн. Тэгэхээр энэ үед ажил хариуцаад явж байхад бас үйлдвэрлэлийн осол аварын ч гэдэг юм уу үйлдвэрлэлийн одоо зайлшгүй цаг хугацаа шаардсан том шийдвэрүүдийг гаргахад бас их тулгамддаг Монгол мэргэжилтнүүд ч бас тулгамддаг байсан. Өмнө нь одоо бие даасан тийм шийдвэр гаргаж байгаагүй хүмүүс гинт одоо ингээд үйлдвэрийн хариуцлагатай ажил албан дээр очиод шийдвэр гаргаад ирэхэд бол их тулгамддаг ийм асуудлууд байсан. За одоо миний хувьд гэх юм бол Эрдэнэ төлөвлөрт яг төв корпус, баяжуулах фабрикийн төв корпуст ажиллаж байхад тийм экскурсичлууд зогсоод яг аварын байдалтай үйлдвэр зогсох хэмжээнд очиж исэн. Тэгэхээр энэ үед одоо яах вэ гэдэг шийдвэрийг одоо бүгд одоо харж байгаа шүү дээ. Одоо надаас одоо ямар шийдвэр гаргах нь үйлдвэрээ зогсоох нь эсвэл зогсоохгүй аварч гарч чадах нь. Тэр нь хэдэн онд вэ? Тэр энэ 1993 онд баг. Одоогоос тэрний одоо гэрч болсон ганц нэг хүн бас байгаа да. Манай баяжуулагч ажиллаж байгаа Баяр гэдэг одоо ажил дөрөнгө авьяат ажилтан болсон. Экскурсичлууд зогсоод одоо тэр экскурсичл гэдэг маань юм төрүүлэх процессыг явуулдаг юм том савнууд. Энэ одоо дараалж зогсоод одоо ингээд нөөцгүй болцсон үед тэр үед парк гэж одоо энэ уураар их өндөр градус 80-аас 85 градуст энэ болонгаа чанж молибдийн хоёроос салгадаг юм технологитой байсан. Тэгэхээр энэ салгах технологи процесс явахын тулд энэ паркаар чандаг үед энэ экскурсичлаар дамждаг материал маань явдаг. Энэ экскурсичлаар зогсоод одоо нөөц байхгүй. Тэгэхээр хамгийн сүүлчийн чаанаас нь шууд одоо селекцийн флотац руу явуулдаг схемийг анх энэ үйлдвэр ашиглалтанд орж явахад бас хийж исэн байдаг. Тэгэхээр энэ схемийг одоо
78 оноос хойш одоо 89 он гэдэг чинь 11 жилийн дараа халагдсан байсан схемийг санаж тэрийг одоо шалгаж үзэж хуучин турбаануудыг сэргээж ийм богино хугацаанд үйлдвэрийг ажиллуулж ирсэн л дээ. Энэний ажлыг ажиллуулсныхаа дараа бол одоо маш сайхан тэр шийдвэр гаргахаас өмнө бол одоо ингээл яг зогсдог юм байж тэл гэдэг ийм бодолтой байж ирсэн. Тэгээд тэр баяр над дээр ирээд тэр яаж энэ схемийг санаваа гэдэг. Тэгээ усан дундахад хүн өвснөөс зуурдаг үстэй гэж хэлж ийсэн одоо баяр маань санаж байгаа бах. Тэгээд энэ үйлдвэрийг бас зогсоохгүй авч гарч ирсэн. Тухайн үеийн л бас мэрэгжилтнүүдийн зааварж өгч ирсэн аваарын үед ажиллах энэ бэлтгэлийг бас хангаж өгч ирсэнтэй л холбоотой байх гэж бодож байна. 2016 онд үйлдвэр одоо 100% Монгол улсын үндэсний ийм үйлдвэр болоод ингээд бас одоо тухайн үед бол одоо яг үйлдвэрийг 100% монголчууд өөрсдөө удирдах ийм цаг үе болж ирсэн. Тэгэхэд бас та одоо үйлдвэрийн хариуцлагатай ажил хийж ирсэн. Тэр үед ер нь одоо ямар мэдрэмж сэтгэл ер нь төрж исэн бэ? Ямар сорилтууд бас байж ирсэн. Мэдээж энэ үйлдвэрийн нарийн техникийн болон технологийн удирдлагыг Монгол инженерүүд удирдах эхэлсэн үе 100%. Тэр үед би одоо анхны нэгдүгээр орлогч бөгөөд ерөнхий инженерээр томилогдсон Монгол инженер болж. Дандаа өмнө Оросууд байсан тийм. Тэгээ ер нь нэгдүгээр орлогч бөгөөд ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд ерөнхий инженерүүд бол дандаа Орос хүмүүс байсан. За ерөнхий захирал Монгол захирал томилогдсон үеэс хойш шүү дээ. Тэгээ анхны ийм яг технологийн удирдагч болж томилогдоход маш өндөр хариуцлага байсан л да. Батмөх гэдэг хувь инженер гэхээсээ илүү Монгол инженерүүд энэ үйлдвэрийг авч явж чадах юм уу гэдэг ийм сорил байсан. Хэрвээ ямар нэгэн асуудал тулгараад үйлдвэрийн хүндрэлтэй бэрхшээлтэй асуудал тулгараад эдийн засгийн хувьд унаад технологийн хувьд унах юм бол Батмөх гэхээсээ илүү за Монгол инженерүүд маань Эрдэнэт үйлдвэрийн Монгол инженерүүд маань одоо Орос инженерүүдэд явуулаад үйлдвэрээ унгаад авчээл гэдэг л ийм л нэр томьёо одоо үлдэндээ Монгол инженерүүдийн нэр хүндэл ингэж л үнэлэгдэндээ гэдэг ийм том хариуцлага тулгарч ирсэн учраас бид хичээж ажилласан. Хичээж ажилласны үр дүнд ч одоо Эрдэнэт үйлдвэрийн үрээ шиг 2 дахин нэмэгдэж бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2 дахин шахуу нэмэгдэж дээрэс нь технологийн шинжилэлүүдийг үнэхээр одоо энэ барууны гэж ярьдаг уулуурхай өндөр хөгжсөн орнуудын технологиг үйлдвэртэй нэвтрүүлж энэ богино хугацаанд бас их зүйлийг бас манай хамт олон амжуулсан байна. Тийм учраас одоо бас Монголын инженерүүд энэ төвшөнд хүрж одоо бэлтгэгдсэн байна гэдгийг харуулж чадсандаа бол манай хамт олон за Эрдэнэт үйлдвэрийн одоо инженер техник ажилчдаас их сэтгэл өндөр байдаг. Одоо хувийн чанартай гэх юм асуулт. За ингээд та удирдах албан тушаал нэг багуу хугацаанд ажилласан байна. Тэгээд янз бүрийн шийдвэр бэрхшээл ингээд гинтийн үед тулгардаг ч юм уу энэ үед та яг Батмөх яг ямар байдлаар тэр одоо асуудлын ард гардгийг ямар шийдвэр гаргаад одоо зарчим баримталтай ер нь инженерүүд тооцоолттой байж хэвээр. Үйлдвэрд учирч болох бэрхшээл саад бол урьдчилан тооцоологдсон байдаг. Тэгэхээр инженерүүдийн тооцоолол бол алдаагүй байх хэвээр. Алдаж тооцдог хүн бол инженер гэж хэлэхэд хэцүү. Тийм учраас алдаагүй тооцоолдог, алдаагүй тооцоолохын үндсэн дээр дараа дараагийнхаа ажлуудыг, ирээдүйнхээ ажлуудыг, дараа сарынхаа ажлуудыг ингээд төлөвлөж явж байдаг. Тэгээ ганц Батмөх биш, маш олон нарийн мэргэжлийн хүмүүс ингээд зэрэг төлөвлөж бүгдээрээ нийлж нэг амжилт гаргаж явдаг учраас манай энэ Эрдэнэт үйлдвэрийн амжилт бол дандаа хамтын бүтээл байдаг. Тэгээ Эрдэнэт үйлдвэрээс яг энэ уур амьсгал мэдрэгдэх байхгүй. Бүх юмд янз бүрийн асуудал тулгархад урьдчилаад бэлтгэсэн байдаг сандрах юм байхгүй. Яг тэрнтэйгээ нүүр тулаал ард нь гарцаа гэдэг юм айгүй гоё мэдрэмж, тайван мэдрэмж авдаг. За ингээд одоо өнгөрсөн хугацаанд Эрдэнэт үйлдвэр одоо энэ бол манай одоо Монгол үндэстний хувьд бол одоо хамгийн том тэ бидний яг одоо ингээд бүтээн босгоцсон өнөөдрийн байдлаар одоо хамгийн том энэ хамгийн урт удаан жил үргэлжилж байгаа юм бүтээн байгуулалт маань байна. За нөгөө талд нь одоо сая та бас одоо яриандаа хэллээ. Одоо хүн амынхаа тоогоор бол Монголын 2 дахь том
одоо хүн амын төвлөр 100 гаруй мянган хүнийг тар ингээд төвлөрчлөө. За гэхдээ энэ бол одоо нэг талдаа бидний хөрсөн амжилт, нөгөө талдаа одоо бид дахиад ирээдүйд бас бидний өмнө маш олон одоо сорилтууд байна, хүрэх ёстой зорилгууд байна, шийдвэрлэх асуудлууд байна гэдэг энийг ингээд одоо тал талаасаа ярьж хагаад Эрдэнэ жишээний илгээлт гэдэг энэ одоо хөтөлбөрийг одоо би бол одоо анх удаа гэж ойлгож байна. Та бас өмнө ийм одоо юу болж исэн тухай ярих бах. Эрдэнэт үйлдвэр, Орхон аймаг хоёр хөгжлийн бодлогоо нийлүүлээд хамтын ажиллагааны санамж жижиг зураад ингээд энэ хоёр одоо хот үйлдвэр хоёр хамтдаа яг ингэж хөгжнө гэдэг ингээд концепцоо нэгтгэхэд 10 дугаар сард бол одоо хамтын ажиллагааны санамж жижигт гар үсэг зурсан байгаа. Энэ одоо үйл явдал маань өөрөө одоо цаашгаа ямар одоо эрг үр дагавруудыг авчрах бол ер нь ямар хүлээлтийн дор энэ шинэ илгээлт гэдэг энэ хөтөлбөрийг ер нь одоо баталж бодож зорж явж байгаа гэдэг асуудал. Энэ бас хөгжлийн их том концепц дэвшүүлсэн ажил болох ёстой. Эрдэнэт хот маань ирээдүйд одоо Эрдэнэт үйлдвэр бол хэзээ нэгэн цаг таагдана шүү дээ. Энд чинь байгалийн баялаг ашиглаж байгаа үйлдвэр учраас тэр нөөц баялаг шахуугтаад дууссан цаг таагдж л таарна. Энээс хойш бол Эрдэнэт хот оршин тогтноод явж явах ёстой. Тэгээ Эрдэнэт хот бол одоо энэ бэрх шиг, налах шиг ингэж уурхаа дагаж байгуулагдаад хаагдсны дараа одоо ингэ байдалтай байж болохгүй. Тийм учраас Эрдэнэт хотын ирээдүйн хөгжил бол Эрдэнэт үйлдвэртэйгээ салшгүй холбоотой. Бөгөөд энэ Эрдэнэт үйлдвэрийн ашиглалтын жилүүдэд бие даасан энэ хотын статусаа хадгалсан Эрдэнэт хотын иргэдэн аюулгүй ажил төрөлтөй орлоготой ингэж ажиллаж байгаа. Энэ том концепцийг бол Эрдэнэт үйлдвэр дэмжиж байгаа. Тэгэхээр энэ 12 том концепц дэвшүүлсний 6 нь бол Эрдэнэт үйлдвэртэй хамааралтай бөгөөд Эрдэнэт үйлдвэр зайлшгүй хамтарч хийх юм том төслүүд байгаа. Энэ төслийнхээ хүрээнд бид нар үйлдвэр технологийн паркийг барьж байгуулж байна. Үйлдвэр технологийн паркийг барьж байгуулахын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын ерөнхий сайд өөрийн биеэр Эрдэнэт үйлдвэрт гардуулсан. За энэний дараа бас үйлдвэр технологийн паркийн тухай хууль батлагдсан. Дараа нь батлагдсан. Тийм батлагдсан байж байна. Тэгээд батлагдсны дараа Эрдэнэт үйлдвэр ямар ч байсан энэ үйлдвэр технологийн паркийг барьж байгуулах дэд үтцүүдийг одоо бий болгоод тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулаад явж байна. Тодруулбал одоо яг энэ үйлдвэр технологийн паркийн ер нь санаа нь хэдэн онд одоо хэдүүлээ нөгөө 6 төслөөд одоо ингээд дэлгэрүүлээд ярих учраас та парк руу нэгэн тарсуучаас парка эхлээд нэг тодорхой ер нь хэдэн оноос эхлээд энэ үйлдвэр технологийн парктаа бол зэсээ одоо хайлуулаад эцсийн бүтээгдэхүүн болгоё гэдэг санаа одоо анх явж байгаад одоо ингээд ажил руу орж байгаа. Тэгээ үйлдвэр технологийн паркийг нэг жишг хэмжээнд барьж байгуулах үүрэг даалгавар бол Эрдэнэт үйлдвэрт өгөгдсөн. Тэгэхээр энэ бол Эрдэнэт хотын ирээдүйтэй холбоотой учраас маш сайн хийх ёстой. Бид нар бас энэ үйлдвэрийнхээ буйнд гадаад дотоодын олон орнуудаар явж үзэхдээ энэ технологийн паркийн хөгжлийг бас үе шаттай танилцсан л да. Тэгэхээр гадны хөрөнгө оруулагч одоо байгууллагууд энэ хамгийн түрүүнд хөрөнгө оруулалтаар жижиг дунд үйлдвэрлэлийг болон үйлдвэрлэл хөгжүүлэхэд юу асуудаг вэ гэвэл тэнд чинь газар нь байгаа мó, цахилгаан нь байгаа мó, ус дулаан уур нь байгаа мó, зам харгуй нь ямар энэ дэд үтс нь байгаа мó гэж асуудаг. Тэгэхээр бид нар бол олон жил энэ үйлдвэр технологийн парк байгуулна гэж нэг юм хоосон газар дээр шав тавьж ийм явсан бас ийм түүх байдаг. Тэгэхээр энийг бас үзсэн, мэдсэн хүмүүсийн хувьд энийг эхнээс нь зөв хийх хэрэгтэй байна гэдэг ийм концепцийг дэвшүүлж үйлдвэр технологийн паркын дэд үтсийн ажлуудыг өнөөдрийн байдлаар хийгээд байж байна. Яг одоо Эрдэнэт хотоос 1200 га газрыг үйлдвэр технологийн парк барьж байгуулах ажилд зориулж тусгай хэрэгцээнд авсан. За энэ газар дээрээ төмөр зам тавьж байна, автох зам тавьж байна. За хариуцлага татваргын шугамуудыг тавьж байна, ус уур дулааны шугамуудыг тавьж байна. Цахилгаан хангамжийн дэд үтсийг хийж эхлүүлж байна. Тэгээ энэ зөвлөд хийгдээд эхэлсний ашиглалтанд орсны дараа бол зэсийн бажил хайлуулах боловсруулах үйлдвэрээ үйлдвэр технологийн паркийнхаа хүрээнд бас барьж байгуулах ажил одоо зэрэгцээд ингээд явж байна. Мөн хувийн хөвчлүүд тэнд бас хөгжиж үйлдвэр жижиг дунд үйлдвэр байгуулах одоо газрыг тусгай хувийн хөвчлүүдэд зориулаад бас ингээд төлөвлөд явж байгаа. 1200 га гэдгийг одоо зүүрлээд хэлвэл одоо яг Эрдэнэт үйлдвэрийн одоо үйл ажиллагаа явуулж байгаа талбай чи ер нь ямар хөө хэмжээтэй юм бэ?
За Эрдэнэт үйлдвэрийн дан ганц Эрдэнэт үйлдвэрийн газрын хэмжээ бас тийм байгаа хаа. Тэгэхээр зогор нэг 1000 баг ахаад нэг Эрдэнэт үйлдвэрийн дайны ийм одоо газрын бүтээн байгуулж явагдана гэж ойлгож байна. Талбайн хувьд бол тийм байгаа. Тэнд төлөвлөлтийн хувьд бол тэнд их олон одоо жишээ баяжмал хайлуулах боловсруулах үйлдвэрийг төлөвлөж байгаа. Эрэмжээ 2 гэж төлөвлөж байгаа. Засвар механикийн завод 2 гэж төлөвлөж байгаа. За тэгээд хувийн хвшлүүдэд зориулж одоо бас газруудыг тусад нь төлөвлөж өгч байгаа. Тэгээд хөрөнгө оруулагч нар орж ирээд одоо энэ жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд энэ боломжит бүх одоо дэд бүтцүүд энд бий болсон байх ёстой гэх. Тэгэхээр замтай, цахилгаантай, устдаа дулаантай бүх дэд бүтц нь хангагдсан. Тэгээд дизайлуулах үйлдвэрлэлээс одоо бүтээгдэхүүн гараад ирэхээр энийг эцсийн бүтээгдэхүүн болгох бүхэл одоо хувийн хвшлүүдэд бол нээлттэй ийм үйлдвэр технологийн парк. Жишг Монгол улсын хэмжээнд тийм жишг юу анх бий болно гэж. Одоо явж байгаа паркуудаас ер нь хамгийн урд яваа хамгийн том хэмжээтэй л бас тарж байгаа тийм. За нэг жижиг паркуудаас өмнө байгуулсан байх юм аа. Үйл хэмжээгээр хэлж байгуулад одоо нэг тийм хувийн чиглэлээр гэх юм уу да яг төр хувийн хвшил хамтарсан юм жишг хэмжээнд бол одоо Эрдэнэт үйлдвэр хамгийн том одоо энэ ажилтны үйлдвэр технологийн паркийг одоо байгуулахаар л зорж байна. Тэгээ Монгол улсад бас бүс болгон дээр байгуулна гэсэн юм төлөвлөлттэй байгаа юм лээ. Тэгэхээр эднэрт бол хамгийн дөрөнд одоо жишг болох үз. Паркын төлөө одоо бид нар явж байна да. За энэ бол манай нөгөө Эрдэнэт Чиний илгээх төслийн маань хоёр дахь эхний том одоо нэгдүгээрх том зорилго байгаа. За хоёр дахь нь бол дизайлуулах үйлдвэр. Одоо хоёр дахь зорилго болж тавигдаж байгаа. Тэгэхээр та дизайлуулах үйлдвэрийн тухай одоо манай одоо сонсогчдод тодорхой мэдээлэл өгвөл. Жишийн баяжмал хайлуулах боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах хүсэл сонирхол бол 80-аад оноос хойш 70-аад он үйлдвэр байгуулагчийн цагаас хойш явсан доо. За. Тэгээд ямар нэгэн одоо цаад дотгоор галсаар гоод өнөөдрийн хүртэл байгуулж чадаагүй явж байгаа. Өнөөдөр бид нар жишийн баяжмалал дэлхийн зах зээл дээр нийлүүлж байгаа. Баяжмалаа хайлуулад металл болгоод зарах юм бол өнөөдрийн ашиг өгөөж 2 дахин нэмэгдэж та дор хаяж. Одоо бид нар жишийн баяжмалаа нэг $2000 зарж байна тийм $1700-аас $2000 зарж байна. Жис металл бол нэг $9000 байна. $8800-аас нэг $9000 хооронд байна. Тэгэхээр бид нар жишийн баяжмалаа хайлуулах юм бол өнөөдрийн энэ зарж байгаа үнээсээ бас даруй 2-3 дахин өндөр ашиг олно. Дараа нь жишээрээ бүтээгдэхүүн хийгээд одоо ингээд зарах юм бол цаашаа 10 дахин өсөх. Тэгэхээр ингээд Монгол улсад нэмэн үртэгч гэсэн үйлдвэр байгуулах нь бол бидний энэ тэргүүний зорилт байх ёстой. Тэгэхээр энийг бол цаг алдахгүйгээр байгуулах ёстой бол гэж. За өнөөдрийн байдлаар техник эдийн засгийн үндэслэлээ хийсэн, батлуулсан. За туршилтын үйлдвэрээ бид нар Шинжаан уугуурын нутагт бариад туршилт явагдаж байгаа. За туршилтын үр дүнгуудээс бас сүүлийн үед бол их таатай мэдээнүүд гарч ирж байгаа. Тийм учраас цаашдаа бол энэ үйлдвэрийг одоо цаг алдахгүй хурдан барьж байгуулах л хэрэгтэй л гэж ингэж үзэж байгаа. Энэ биднэрт бас олон жилийн турш нөгөө хөвсгөлийн фосфоритын ордыг ашиглаж ээж одоо Эрдэнэтэд зэсайлуулах боломж бүрднэ. Тэгээ тэр нь одоо боломж бүрдэхгүй байгаа учраас энэ зэсайлуулах үйлдвэр бол ингээд бас хошлоод байгаа маа гэдэг тийм мэдээлэл зүгээр хүмүүсийн дунд байдаг шүү дээ. Энэ ер нь яг одоо бодит мэдээлэл энэ ямар одоо техник талаасаа ямар учраас фосфорит ер нь ихтэй гэж хэрэг болдог. Технологи энэ бодит талаас. Жишийн баяжмалыг хайлуулахад их хэмжээний хөхөрлөг хий ялгардаг агаарч байна. Тэгэхээр энэ хөхөрлөг хийг яаж одоо байгаль орчинд хөнөөлгүйгээр одоо ялгаж авах вэ гэдэг л энэ технологийн асуудал. Тэгэхээр энэ хөхөрлөг хийг шингэн элбэр шилжүүлээд хөхрийн хүчил гаргаж аваад явах нэг ийм арга бай. Тэгэх юм бол энэ фосфорын баяжмалыг фосфоридын ордыг ашиглаж фосфорын баяжмалыг хөхрийн хүчилтэйгээ холиод суперфосфатын бордоо үйлдвэрлэх нэг юм боломж байгаа. Тэгэхээр энэ аргыг ашиглаад явах юм бол бид нарт фосфоридын ордыг ашиглах зайлшгүй шаардлагатай тэнд
фосфорын баяжуулах үйлдвэр барих шаардлагатай. Тэгэхээр одоо бас энэ арга зам маань явахгүй их олон жил боллоо л да. Тэгэхээр одоо бас шинжлэх ухаан хөгжиж байна. Хөхөрлөг хийгээ бас элементийн хөхөр болгож гаргаж авах ийм шин технологиг одоо хятадын Инфи гэдэг компани одоо яг автор нь болоод гаргаж авсан ийм туршилтууд хийсэн, батлагдсан ийм юмнууд гарч ирсэн, ийм технологи гарч ирсэн. Тэгэхээр одоо бид дараагийн одоо ингээд зогсоод байхгүй технологийн дараагийн шат руугаа одоо салах хэрэгтэй байна гэдэг. Тэгэхээр Инфи компанитай хамтраад энэ хөхөрлөг хийг одоо байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүйгээр элементийн хөхөр болгож үйлдвэрлэх энэ арга замыг сонгоод туршилтаа явуулаад туршилтын үйлдвэрээ бариад одоо зис хайлуулж үзээд ялгарч байгаа хөхөрлөг хийг нь элементийн хөхөр болгож аваад энэ туршилт их үр дүнтэй сайн явж байгаа. Тэгэхээр туршилтын хугацаа бол одоо бас ингээд удахгүй дуусна. Манай мэрэгчлэлтнүүд бас одоо газар дээр нь очиж үзтээ хэлцэж туршилж явуулсан багийнхан маань тайлан юм бас тавих хэрэгтэй. Одоо тэгэхээр энэ сүүлийн технологи маань бол фосфор ашиглахгүйгээр нөгөө хөхрийн элементийн хөхөр үйлдвэрлэх шаардлага илүү дэвшилттэй технологи болж байна. Тэгэхээр одоо нөгөө хөвсгөлтэй холбоотой хүлээлт энэ төр бол одоо үүсэхгүйгээр солио шийдэ. Тэгээ заавал одоо фосфорын маяжмал хэрэгтэй гэхгүйгээр энэ явна. Ер нь хөвсгөлч гэсэн одоо уг нь фосфорын ордоо зөв ашиглаад тэгээд бас эрдэнэ үйлдвэртэй хамтраад явах боломж олцсон бол байсан шүү дээ. Байгаа. За ингээд дисайлуулах үйлдвэр маань одоо хэрэгцээ дисайлуулах үйлдвэр маань ашиглалтанд орвол одоо олон нийтийн ойлголтоор бол одоо баяжуулах үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүнийг экспортлохоо болоод дисайлуулах үйлдвэр дээр одоо хайлахын процесс руу орно гэж ийм ойлголтоо. Энэ ер нь зөв ойлголт байна. Зөв л дөө. Баяжуулах үйлдвэрийн баяжмалын тавигдах шаардлага гэж хэл гайл олон улсын стандартууд байдаг. Тэгэхээр хажуудаа баяжуулах үйлдвэр хайлах үйлдвэртэй байх юм бол баяжуулах үйлдвэрийн технологийн процесс илүү хөнгөрнө. Өнөөдрийн одоо тавигдж байгаа 22.5% чанартай байх ёстой гэдэг баяжмалыг бид нар 18% руу унгааж авах юм боломжтой болно. Тэгэхээр энэ бас технологийн нарийн юм. Ер нь бол баяжмалаа эндээ аваад хайлаад явна. Хятад ч бай, Америкт ч бай одоо энэ баяжуулах үйлдвэрүүдийн хажууд бол металл ургийн үйлдвэрүүд нь зэрэгцээд байж идэг. Тийм учраас энэ байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлнэ гэдэг ийм ойлголтоор их олон жил бас энэ үйлдвэр баригдахгүй явсан нэг шалтгаан бий. Нэг талаас нөгөө талаас энэ хоёр том орны дунд, гүрний дунд байж байгаа Монгол улсад энэ хоёр том гүрэнд ч гэсэн одоо хайлуулах үйлдвэрийг Монголд нэг бариулах сонирхолгүй байсан баг. Одоо тэгэхээр ингээд одоо бол эрдэнэ төлөвлөр юугаа баяжмлаа борлуулж байгаа гол одоо олон жил худалдаа авахч хийж байгаа компаниуд одоо ингээд худалдаа авахч хийж явж байгаа. Тэгэхээр хэрвээ одоо манай баяжуулах үйлдвэр байгуулагдаад яавал энэ компаниуд цаашаага одоо нөгөө баяжмлаа худалдаж авах боломжгүй болоод ингээд хайлуулсан юу руу орохоор энд эцсийн бүтээгдэхүүнээ хийх одоо тэр боломж нь парк дээр байх боломжтой юм. Бүрдэн ч одоо тэгээд металлаар дараа нь зис бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зисийн оролцоотой бүтээгдэхүүн үйлдвэрлэл хөгжих юм боломж нээгдэнэ. Тэг гүн боловсруулалт руу явах тийм. Гүн боловсруулалтаа явах хэрэгтэй. Энэ бол хөгжлийн үе шатууд шүү дээ. Одоо машин зохицуулбар гэхээр жишээлбэл манай найз нар ингээд ярихаар шоглохчгүй ингээд яахч бүр тоохгүй байхгүй. Энэ одоо ерөөсөө амьдралд нь юм ойрхон сонсогдохгүй байхгүй. Тэр би хэлээд байгаа нөгөө нэг эхний ээлжинд бид нар чадах хэмжээгээр нөгөө нэг жижиг трактор юуны богооны нөгөө ачаа юу байгаад те чадах юм хийнэ гэдэг юм яриад байгаа шүү дээ. Одоо энэ юу н та хэр бодиттой. Тэгээд яг тодорхой яг энэ хэдэн жилийн дотор ингээд бид нэр аль хэдийн үйлдвэрлээд эхэлчихнэ гэдгийг хэлж чадах ба та. Одоо их санштай уулуурхай машинт үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж анх ярьсан. Нам машина строй гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр анх тэгж ярьснаас хойш энэ автомашин үйлдвэрлэгч юм шиг юм яригддаг байсан л та нэг хэсэг. Тэгэхээр тэрний хүчин тэр яриа гарсны хүчин ч одоо бид нар бас нэг жижиг трактор дээр ухсарсан юм туршлага биш үү? Эрдэнэ үйлдвэрийн засвар механикийн завод 26 хэрэг үерсэн байна. Тэгэхээр энэ уулуурхай машин үйлдвэрлэлийг бий болгоно гэдэг бол эрдэнэ үйлдвэрийн засвар механикийн заводын зорилт бол
мөнөөсөө мөн. Номер 1 зөвлөлт. Тэгэхээр энэ дээр Монгол улсын одоо эдийн засгийн 96% нь одоо уул уурхай дээр тогтчихж штэ. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэрээс гадна уул уурхайн үйлдвэрүүдэд ашигладаг уул уурхайн тоног төхөөрөмжүүдийн үйлдвэрлэлийг манай эрэмжээгийн нөхцөлд үйлдвэрлэх юм боломж бий. За гадаадаас импортоор оруулж ирдэг энэ сэлбэг хэрэгслүүдийг үйлдвэрлэх боломж бий өөрийнхөө хэмжээнд. Тэгэхээр энэ талаа нэгдүгээрт бол төлхөө хөгжүүлж ингэж явж байгаа. Хоёрдугаарт өөрснөө чинь сонирхоод байгаа дээр автомашин үйлдвэрлэлийн талаар бол бид нар техник эдийн засгийн үндэслэлийн хийж өгөх юм үүрэг даалгавар одоо зам тээврийн яамнаас хүсэлт тавьсны дагуу за эрэмжээгийн хөгжлийн дараагийн концепцт бас энийг хийж болох юм уу гэдэг юм судалгааг хийсэн. Тэгэхээр техник эдийн засгийн үндэслэлээ хийгээд одоо зам тээврийнхаа яамд бид нар одоо хүлээлгэж өгнө. Нөгөө талаас энэ автомашинуудыг ухсардаг энэ туршлагуудыг бас энэ судалж үзсэн байж байгаа. Узбекийн Самавто компанид очиход тэнд бол Японы Mitsubishi компанитай хамтраад энэ жижиг оврын амжиргааны машинуудыг шууд ухсарлт явуулсан юм туршлага байна. Тэгэхээр энэ хүмүүс ирж манай үйлдвэр дээр эрэмжээ дээр үзэхэд танаа дээр бол ухсарлт явуулах хамгийн боломжтой байна гэдэг ийм дүгнэлтүүдийг бол гаргаж өгсөн байж байгаа. Тэгэхээр бид нар эхний ээлжинд бол уул уурхайн машин үйлдвэрлэлээ буюу үндэсний одоо уул уурхайн үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжүүдийг за мөн сэлбэг хэрэгслүүдийг үйлдвэрлэн мөн энийгээ дагаад хөдөө аж ахуйн жижиг тоног төхөөрөмжүүдийн сэлбэг хэрэгслүүдийг үйлдвэрлэх боломжтой. Тэгэхээр энэ зүйлүүд дээр явж байгаа. За дараагийн шатн дээр бол одоо зам тээврийн яамнаас тавьсан хүсэлтийг дагуу бид нар техник эдийн засгийн үндэслэлийг хийгээд өгч байгаа. Тэгэхээр дараагийн үе шатуудыг бол эрэмжээ буюу засвар механикийн заводын нөхцөлд автомашин ухсрах энэ боломжийн ажлуудыг бол бас төр засгийн хэмжээнд бас ярилцах байхаа л гэж бодож байна. За ингээд дөрөв дэх зорилт маань байгаа. Дөрөв дэх зорилт маань бол Эрдэнэт үйлдвэрийг түшиглээд Эрдэнэт цогцлбор дээд сургууль ажиллаж байгаа. Тэгээ энийг одоо үе үеийн засгийн газрын мөрийн хөтөлбөрүүдэд бас тоотой тодорхой туссан юм зорилт байгаад байдаг. Эрдэнэт хотын энэ ТС-ийг түшиглээд 5000 оюутантай юм шинжлэх ухааны технологийн одоо цогцлбор байгуулнаа гэдэг ингээд одоо Эрдэнэт үйлдвэр Эрдэнэт хотын зорилгодыг одоо засгийн газрын мөрийн хөтөлбөрт бас их тодорхой туссан байдаг. Тэгэхээр энэ одоо маань ер нь хэр боломжтой вэ? Энэ чиглэлээр ер нь ямар одоо арга алхмууд авч хэрэгжүүлэх вэ? Ямар хөө одоо байдлаар энэ зорилтыг хэрэгжүүлэх вэ гэдэг дээр та мэдээлэл өгч. За Эрдэнэт үйлдвэр үр ашигтай олон жил ажиллахын тулд энэ судалгааны ажлаа байнга авч явдаг. Тийм ч учраас судалгаа шинжилгээний хүрээлэнтэй, инженерийн зураг зүйн хүрээлэнтэй. Тэгээд үйлдвэрлэл одоо хажуудаа ийм сургалтын том байгууллагатай, их сургуультай тийм ээ. Тэгэхээр сургалт үйлдвэрлэл эрдэм шинжилгээ бол яг энэ Эрдэнэт үйлдвэр Эрдэнэт хот дээр цогцоор явж байна. Эрдэнэт хотыг одоо Монголын уул уурхайн мэрэгжилтнүүдийг бэлтгэдэг төв болгох энэ засгийн шийдвэр бол энэ чиглэл рүүгээ явж байна гэж бид харж байгаа. Тэр утгаараа энэ уул уурхайн мэрэгжилтнүүдийг бэлтдэг Эрдэнэт цогцлбор дээд сургууль маань хөгжиж бие дааж том одоо оюутны том хотхон болох юм төлөвлөлт гарсан. За энэний хүрээнд ч гэсэн бас оюутны хотхон барьж байгуулах газрыг бас олгосон байж байгаа. За Эрдэнэт цогцлбор дээд сургууль маань одоо статусын хувьд бие даасан хэлбэрээр цаашдаа ингэж явах зорилтуудаа бас дэвшүүлж байгаа. Тэгсний үндсэн дээр одоо энэ засгаас шийдвэр гарч Орхон аймаг дахь Монгол улсын их сургуулийн салбарыг Эрдэнэт цогцлбор дээд сургуультай нэгтгэж нийлүүлж одоо дараагийн зорилтуудыг гаргаж байгаа гэж ингэж ойлгож байгаа. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэрийн хажууд Эрдэнэт цогцлбор дээд сургууль маань одоо энэ эрдмийн овоо болж ингэж сөндөрлөн босох цаг бол том удахгүй гэж харж байгаа. Одоо ч ажиллаж байгаа одоо хүчин чадал, лаборатори, үйлдвэрлэлийн одоо туршилт судалгааны ажлуудыг ингэж хийдэг энэ хүний нөөцийн одоо том бааз суурин дээр сургалтын одоо том бааз суурь бас ингээд давхар байгаа учраас энэ бол үйл ажиллагааг одоо ингээд явуулахад ямар ч одоо саадбар хичээлгүй шийдэгдэх байхаа гэж ингэж бодож байна. Энэний хүрээнд
Эрдэнэт үйлдвэрээс бол тогтцолборыг барьж байгуулах техник эдийн засгийн үндэслэл одоо байгууламжуудыг барьж байгуулах хөрөнгө оруулалтын асуудлуудыг бас одоо төлөвлөд явах хэрэгтэй. Ер нь энэ сургуулийн маань техник эдийн засгийн үндэслэл бол гараахан бас гараагүй тээзүүн хийж зарлагдсан явж байгаа. тээзүүн Тээзүү хийх тендер шалгаруулалт одоо бас явагдаж байна. Одоо ямар компани шалгаж орж ирэхийг бас арайхан хэлж мэдэхгүй. За тээзүүгийн дараа бол одоо тодорхой хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт ямар хугацаа эдийн засгийн өвд өрөөгөөж хязээ нөхөх юм гэдэг энэ алгалтууд маань бол тодорхой болно. Тийм. За ингээд энэ бол одоо 4 дахь зорилт маань байгаа. За 5 дахь зорилт маань бол одоо Эрдэнэтийнхний сайн мэддгээр бол одоо цагаан тоосны асуудлыг шийдвэрлэх энэ зорилт маань байгаа. Тэгэхээр энэ одоо хаягдлын аж ахуй тэг яг одоо албан нэршлэрээ энэ хаягдлын аж ахуйг шинээр барьж байгуулахтай холбоотой одоо энэ зорилтын талаар одоогийн хаягдлын аж ахуй маань үүргээ гүйцэтгээд одоо дүүрэх хугацаа болж байгаа. Энэ одоо 1320-ын төвшин дээр дүүрэх ёстой. далайн төвшнөөс дээш. Тийм, далайн төвшнөөс дээш одоо яг 1305 дээр байна. Цааш та 15 м орчим өндөрлөөд одоо ингээд хаягдлын аж ахуй хаагдах шүү. тоосна 15 м-ийг бид нар нэг 10 орчим жилийн дотор хураана гэж ингэж тооцож байгаа. Тэгэхээр 10 жилийн өмнөөс бид дараагийн хаягдлын аж ахуйн асуудлыг ярьж байгаа нь бол энэ хөтөлбөрт орсон шинэ хаягдлын аж ахуйг барьж байгуулах. Гэхдээ хоёр том асуудлыг шийднэ. Нэг нь бол мэдээж ирээдүйд одоо үйлдвэрийн ажиллах нөөцөө бид нар 60-70 жилээр тодорхойлцоод нөөцөө бүрдүүлчихэд байж шүү дээ. Тэгэхээр дараагийн 60-70 жилд ажиллах юм хаягдлын аж ахуй бол барьж байгуулах ёстой. Гэхдээ одоогийнх шиг ийм проблемтай цагаан тоос босдог биш. Өтгөрүүлсэн хаягдлын технологиг бид нар нэвтрүүлэхээр техник эдийн засгийн үндэслэлээ хийсэн газраа одоо засгийн газрын тусгай хэрэгцээнд болгон орхон аймагаас авсан газраа тодорхойлсон. Энэ газрыг одоо сонгож авахын тулд л 4-5 жилийн судалгаа хийж байгаа шүү дээ. Энд болох юм уу юу? Газрын гүний усны судалгаа хийн. Хөдөргүүжүүлэлтийн судалгаа хийн. Одоо хөдөртэй газар хаягдл хийж болохгүй тийм ээ. За дээрэс нь ам цавын судалгаа хийн. За археологийн судалгаа хийн, палеонтологийн судалгаа хийн. Одоо үнд одоо газрууд дээр тийм түүх туршлагын газрууд дээр хаягдл хийж болохгүй гэдэг. Энэ судалгаануудыг бас 4-5 жил хийж ээж 4-5 газрыг сонгож ээж одоогийн энэ газрыг бид нар сонгож аваад ийм хөрөнгө мөнгө зарцуулж ээж сонгож аваад одоо тусгай хэрэгцээнд авцсан байж байгаа. Тэгэхээр энэ ажил маань одоо эхэлж байна. Техник эдийн засгийн үндэслэл хийгдээд дууссан. Өтгөрүүлэх технологи дээр за хаягдлын аж ахуйгаа барьж байгуулах ажлууд газраа авцсан. За үйлдвэрээ одоо далангаа барьж байгуулах техник эдийн засгийн үндэслэлүүд нь одоо энэ хавар бэлэн болно. Тэгээд үе шаттайгаар барьж байгуулах ажилдаа 26 оноос эхлээд орно. Ер нь 28 он гэхэд эхний ээлжийн ашиглалтанд оруулах хаягдлын аж ахуйгаа ашиглаж авах ийм зорилго тавьж байгаа. За энэ үед зэрэгцээд одоо хуучин хаягдлын аж ахуй маань одоо хаалт хөгжлийн менежментийг хэрэгжүүлнэ. Тэндээс ямар ч цагаан тоос босдоггүй. Одоо бүтэн учна. Одоо энэ үйлдвэрлэл дахиж одоо ажиллахгүй хаягдлын сан ажиллахгүй учраас тэндээс бол цагаан тоосны асуудлыг 100% шийдэж чадна. Дээрэс нь бол хөрсөөр очиад ингээд тэгээ нөхөн сэргээн. Тийм. Хаалт хөгжлийн менежмент гэдэг чинь тэр нөхөн сэргээн одоо тэнд ногоон байгууламжуудыг бий болгоно. За дараагийн 6 дахь сэдв нөө үүсмэл ордыг ашиглах. Одоо манай Эрдэнэт чинь нэг юм гоё нэртэй 3 ч одоо компани, хувийн компани шүү дээ. Ачтигт Эрдэнэ хөв гэдэг. Энэ одоо үүсмэл ордыг өөртөө ашиглах бас одоо энэ төсөл маань орчод байгаа хэрэг. Энийг ер нь хэр ажил хэрэг бол явж байгаа. За Эрдэнэт үйлдвэрч одоо Эрдэнэтийн говь орд газар чинь одоо зис молибден байгаа шүү дээ. Тийм бид нар явдаг. Энэ зис чинь өөрөө хоёр янзын зис байдаг байхгүй. Нэг нь одоо сульфидийн хөдөр, нөгөөх нь эсэлтсэн хөдөр. Эсэлтсэн хөдөр нь болохоор одоогийн хөвлөн баяжуулах технологид таардаггүй байхгүй. Хөвлөн баяжуулж авахд их хэмжээгээр алдагдaltaй хаягдлын аж ахуйг явуулчихдаг. Тийм учраас энэ эсэлтсэн хөдрөө тусад нь овоолж аваад
арай өөр баяжуулах аргууд гэдэг чинь энэ эрдэс баяжуулдаг аргууд олон янзын арга байгаа. Гравитацийн арга, флотацийн арга, уусган баяжуулах арга гэдэг ингээд. Тэгэхээр энэ уусган баяжуулах аргаар нь бол дараа одоо нэгээрээ авнаа гэдэг. Энэ бол өөрөө нийт өдрийнхээ хэмжээнд бол бага л да. Тэгээд ингэж овоолсон овоолгуудыг одоо эсэлтсэн өдрийн овоолго гэж яриад байгаа. Нэг талаас. Нөгөө талаас энэ эрдэнэ үйлдвэр ашиглахгүй юм овоолцсон гэж яриад байгаа. Тэгээд тэрнээс биш энэ бол ашиглах ёстой овоолго гэдгийг нэгдүгээр ойлгох хэрэгтэй. Тэгэхээр эрдэнэ үйлдвэр энэ SXEW буюу уусган баяжуулах технологийн овоолгыг ашиглах төлөвлөлт бол байсан. Одоохондоо бол бид нар энийг барьж байгуулаагүй байна. Техник эдийн засгийн үндэслэлээ хийгээд баталгаажуулаад авчихсан. Жилдээ 10,000 тонн катодын дэс үйлдвэрлэх үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг бол боловсруулсан гэж байж байгаа. Засгийн хэмжээнд шийдвэр гараад за энэ гурван үйлдвэртэйгээ одоо хувьцааны асуудлууд хэлцээрийн шатанд шийдэгдээд ингээд явах юм бол заавал одоо дөрөв дэх үйлдвэрийг хажууд нь барих уугүй юу гэдэг асуудлыг бол ярих хэрэгтэй болно. Тэгэхгүй бол мэдээж эрдэнэ үйлдвэр бол хажуудаа энэ үйлдвэрийг бариад цаашдаа эрдэнтийн овоо орд газарт байж байгаа зэсийг аль болохоор хамгийн хаягдл багтаагаар хамгийн эдийн засгийн өндөр үр ашигтайгаар л одоо ашиглах ёстой. Тэгэхээр энэнийхээ дагуу үйлдвэрээ бариад явах хаа л гэж. Тэр яг саяныхаас ойлгоход одоо бидний өдөр болго хардаг энэ юу байгаа шүү дээ. Овоолго шүү дээ. Тэр чинь бол хаягдл зүгээр нэг чулуу ингээд овоолцсон юм биш. Тэгээд технологийн таарахгүй учраас тэнцээгээ нөөцлөө тавьсан хизээ нэгэн цагт ашиглана гэдэг байдлаар л. Тэр овоолго чинь бүх овоолго тийм биш ээ. Энд чинь 3 янзын овоолго байдгийг. Хөрс суултыг бүр ангилж овоолж шүү дээ. Хоосон хөрс суултын овоолго, хоосон чулуулгын овоолго гэж байгаа. Тэнд дотор ямар ч зэс одоо молибден байхгүй, ашигт эрдэс байхгүй. Хөрс. Тэг хоосон овоолгод байгаа. За нөгөөх нь болохоор эсэлтсэн өдөр нь гэж байгаа. Эсэлтсэн өдрүүдийг одоо өндөр агуулгатай зэс байгаа өдрийг тусад нь агуулж байгаа. Дараа нь бас балансын бус буюу ядуу агуулгатай өдөр гэж байна. Тэрийг бас тусад нь агуулад ингээд ийм 3 янзын төрлийн овоолго байдаг. Тэгэхээр одоо нэг ч одоо эрдэнэ үйлдвэр дээр явж байгаа нэг ч юм тохиолдлих биш болч таарч. Тэ. Бүх юм тооцоотой, бүх юм судалгаатай, бэлтгэлтэй явж гин гэсэн үг шүү дээ. Ер нь гадуур энэ зарим одоо хэвлэл мэдээллийн хэрэгслэрч явж ах шиг байна. Зарим одоо хүмүүс бас Facebook дээр бичээд ах шиг байна. Үйлдвэрлэлийн насыг одоо уртцаглаа, оюут төлөө, зэс төлөө ийм одоо талбай хайгуул юм хийлээч гэдэг юм уу. Ийм мэдээлэлүүд яваад байгаа. Энэ ер нь ямар одоо ажил хийгдээд ямар байдлаар одоо үйлдвэрийн насжилтыг ер нь уртцах юм зохион байгуулж явж байгаа. Дээрээс нь би сонсон нэг таны докторийн сая ажил чинь энэ одоо насжилттай холбоотой гэж бас ойлгосон. Тэгээ үнэн шүү дээ. Одоо эрдэнэ үйлдвэр урт удаан ажиллах одоо үндсийн үндэс нь бол хөдрийн нөөц. Тэгэхээр хөдрийнхээ нөөцийг бид нар нэмэгдүүлж геолог хайгуулгын ажлыг эрчимтэй явуулсны үр дүнд шинээр одоо хөдрийн нөөцийг илрүүлсэн байж байгаа. Энэ илрүүлсэн нөөцөө эрдэс соёлын мэргэжлийн зөвлөлөөр орж батлуулсан. Тэгэхээр одоогийн байдлаар яг өнөөдөр ингээд бид нар 55 жил одоо байгаа нөөцөн дээр ажиллах нэ гэдгийг одоо тогтоочлаа. Дараа нь одоо оюутын наривчлсан хайгуулыг өнгөрсөн жил эхлүүлээд явж байна. Тэгэхээр оюутын ордоос их сайн одоо үзүүлэлтүүд гарч иж байгаа. Тэндээс бас тодорхой хэмжээний нөөцийг бид нар батлуулна. Одоо эцсийн дүн гараагүй учраас хараахан одоо хамаагүй тоо хэлж болохгүй. Тэгэхээр тэндээс бол тодорхой хэмжээний нөөц нэмэгдэнэ. Ингээд болоход эрдэнэ үйлдвэр цаашдаа 60-аас 70 жил асуудалгүй ажиллана. За мэдээж эдмийн ажил бол энэтэй холбоотой. Энэ шинээр илэрсэн хөдрийнхээ шинж чанаруудыг судалж эдийн засгийн хувьд яаж үр өгөөжтэй баяжуулж чадах вэ гэдэг дээр миний судалгааны ажил төвлөрсөн байж байгаа. Тэгэхээр энэ судалгааны ажлын үр дүнгээр эрдэнэ үйлдвэр цаашдаа үр ашигтай ажиллаж болох юм байна гэдэг юмыг батлаад одоо эрдэнэ үйлдвэрийн хөдөр бэлтгэх нэгдүгээр шугамыг шинжлэх ажил эхлээд явж байна. Хар өгөр эрдэнтийн ирээдүйг сонгогчлаа гэсэн үг шүү дээ, тийм. Тэгээ эрдэнэт одоо ирээдүйн одоо 60-70 жил өмнө тодорхой сунган баталгааж болж байна. Тийм, ямар ч намайг өнгөртөл эрдэнэ үйлдвэрээр ажиллаад ямар ч баярлалаа. Товч тодорхой байна. Тийм. Эрдэнтийн овоо өнгөтэй байна. Ирээдүй бас их тодорхой байна.
За ингээд өнөөдөр бас одоо Эрдэнэ чихний илгээлт гэдэг ер нь цаашаа бид Эрдэнэ тогт яаж амьдрах вэ? Яаж хөгжих вэ гэдэг энэ асуултын эрэл хайгуулуулад явж байгаа энэ одоо хөтөлбөрийн асуултын хариулт болж гарч ирж байгаа энэ 12 хөтөлбөрийн тэр дундаа одоо Эрдэнэт үйлдвэр дээр хэрэгжиж байгаа 6 төслийн талаар биднэрт бас одоо бүрэн мэдээлэл өгч үнэтэй цаг зав гаргаж ярилцсан Батмөх дарагтаа баярлалаа. Таны одоо цаашдын одоо үндсэн ажил үйлс за мөн эрдэм шинжилгээ судалгааны ажил энэ бүхэнд бас одоо манай хамт олонны зүгээс амжилт хүсэж байна гэхэд өнөөдрийн маань подкастын маань энэ дугаар өндөрлөж байна. Хамтран хөтлсөн жаргалтай баярлалаа. Зочин Батмөх дарагтаа баярлалаа. За баярлалаа.